Асууя. За би нэг юм хэлчихсэн. Эрүүл байна гэдэг нь би сэтгэл санаа нийгэм орчны хувьд сайн байдлыг хэлнэ гэдэг эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ би одоо ингээ хоёр удаагаар энэ төсвийн хүрээний мэдээллийн материалуудыг ингээ харахаар эрүүл Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг 2-2 дээр заасан байгаа. Гэхдээ энэ доторх одоо тусгасан 6 заалтанд дандаа өвдцсөн байгаа насан турш хүмүүсийн эмнэлэг, хавдар зөв судлалын өвчлөлийн эмчилгээний технологи гэдэг ийшээ чиглэж байгаа. Эрүүл Монгол хүн чинь эрүүл хүүхдүүдээс эхлэх юм байна. Тэгээд боловсролын байгууллагын хувьд бол боловсролын талаас боловсрол нь анхаарна гэд эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн зорилт нь анхаар дандаа эмнэлэг буюу эмчилгээнд зориулсан зорилтуудаа оруулаад дунд нь хүүхдүүдэд орхичод байгаа. Эрүүл Монгол хүний хөгжүүлнэ гэдэг чинь эрүүл хүүхдээс эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр би нэг юм зарчмын хувьд энийг сайжруулж өөрчилж хүүхд рүү чиглэсэн салбар дондын асуудлыг анхаармаар байна. Хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн сэтгэл санаа, хүүхдийн орчин. Энэ дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн орно. За өнөөдөр яг энэ ингээд цайднаар нь бас өөрсдөө миний асуултанд хариулахаар байхгүй баг шүү байна. Би тусна бас тайлбар авмаар байна. За хоёрдугаар асуулт нь төсвийн хүрээний мэдээлэл дээр 2026, 27, 28 оны харахаар нийгмийн халамжийн тухай хувьд заасны даваа төсвөө суурилах зарлалын дээд хэмжээг өсгөхөөр харагдаж байна. 2.679 гээд. За өсөж байгаа юм байна. Гэхдээ хоёр дээр нь болохоор төсвийн савлаг баатыг сайжруулна. За төсвийн төрөөс үзүүлж буй нийгмийн халамж тусламж үйлчлэгийг зорилт бүлэг чиглүүлнэ гэдэг ингээд тусгасан байгаа. Савлаг баат гэдэг дээр. Тэгэхээр энэ зорилтод бүлэг чиглүүлж байгаа энэ нь яг одоо зөв байгаа мó энэ хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа энэ бодлого хөтөлбөрч эргээд хэр одоо оновчтой вэ гэдгийг үнэлдэг энэ тогтолцоо нь энэ төсвийн одоо энэ хүрээний энэ материал дотор би энийг яаж үнэлэх юм бэ гэдэг зүйл олж харсангүй энийг хаанаас харах вэ гэдгийг мэдмээр байна. За яагаад ингэж асууад байгаа гэхээр өнгөрсөн удаа бараг жил 2 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал өгөөч. За энэ хүмүүст одоо холбоотой зардлыг төсөвдөр ингээд тусна нэг баган үүсгээд оруулаад өгөөч гэдэг бичгийг би сангийн сайд одоо бүхэл хүмүүс рүү явуулсан да. Тэгээд яагаад гэвэл тодорхойгүй болохоор ч хүмүүс уурлаад байгаа байхгүй да. Тодорхойгүй болохоор хүмүүс өнөөдөр жагсаж шнэ мэдгүй байгаа болохоор нэг зүйл тодорхойгүй байхад хүмүүс ямар их дургуутч бохомдож байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өдөр болгон тийм мэдрэмжтэй байдаг байхгүй. Бид нартай холбоотой зардал яасан юм бол гэдэг мэдгүй байгаа болохоор асууад байгаа. Тэгэхээр эхний ээлжинд энийгээ энэ төсвийн энэ зардал яам болгоно төсөө өгдөг баганд нь тусгаад өгөөч гэхээр бид нар хүний хөгжлийн хэсэгт оруулсан байгаа. Энэ дээр би бас тусгаалan асуумаар байна. Тусгаалan хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангалттай холбоотой төсөө яаж гаргаж байгаа вэ? Яаж тодорхойлж байгаа вэ? Яагаад гэвэл 3 жилийн дараа Монголоос энэгээр олон улсын тайланд мэдээлэл өгнө. Хөгжлийн төлөө зорилт төслийнхөө 15%-ийг хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой зардал тусгана гэдэг нэгдсэн шүү дээ. Тэр тунхаглал энэ төр. Тэрийг ярих хэрэгтэй. За хамгийн сүүлд нь иргэдээс одоо дахин асууж байгаа нэг асуултыг асууя. Энэ насаргааны мөнгө нь хизээ орох юм бэ? Энэ яагаад ингэ удаад идэх юм бэ? Хамгийн одоо хэцүү байгаа бүлэгт өгөх энэ төрийн үйлчлэгийнхаа мэдээллийг нэг ойлгомжтой тэдэн дүүн гэх мэдээлэл ил тод байлгаж болдгоо юм уу? Энэ дээр нэг энэ холбогд хүмүүс нэрсэн байгаа дээр бас хариу авмаар байна. За ганц хүмүүс сайд хариулт өгье. За сарын чулуун гишүүний одоо хөндөж байгаа асуудлыг эх 7 хоногт хэдүүлээ хөгжлийн төлөвлөгөөгөө ярина. Тэр үеэр одоо нийгмийн бодлогын байнгын орон дээр нийгмийн хамгааллын сайдтайгаа ярилцаад асуудлуудаа зөв томьёолоод оруулаасаа гэж ингэж бодож байна. Бид нар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого бол маш тууштай хэрэгжүүлэх үүрэгтэй. Яг энэ халамжийн асуудал дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг гол нөгөө очих хэвээр хүмүүстэй мөнгө нь очих тал дээр шинжилгээг инх хамгаалсан сайд өөрөө хийж байгаа гэж бидэнд бол тайлгнаж байгаа. Удахгүй бол яг энэний төлөвлөлтийг бол гаргаж өгнө гэдгийг хэлье. Өнөөдөр бол бид нар төсвийн хүрээгээ ярьж байгаа учраас бүх сайд нар суугаад ингэж задарч ярьдаг боломж байхгүй. Ерөнхий энэ тоонууд, ерөнхий прогноз дээр бид нар ярилцж байгаа шүү гişүнэ. Яг тодорхой асуултыг нэрвээ нийгмийн хамгааллын яамнаас хүн байвал хүн байна уу? Нийгмийн хамгааллын яамнаас хүн байвал яг тэр саяны мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг эсвэл сангийн яам хийж байгаа юм тэрийг. Сүүл сарын чулуун гишүүнийг өндөрдөг юуны зарлагч бай. За
асаргааны зардал дээр ямар нэгэн тийм коммент байна уу та бүхэн? За тодорхойлж Саранчилсан гүшүүн. Одоо ийм л байдалтай биш тий. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гэхээр та нар зөвхөн гэр бүл нийгмийн хамгааллын яамны асуудал гэж харахаа эхлээд болмоор байна. Төсвийн ерөнхийлөгчийн захирагчдын 39 захирагч гэсэн ийм одоо байгууллагын 23 нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудалтай холбоотой шүү дээ. Энэ чинь салбар тооны асуудал шүү дээ. Тэгэхээр энэ 23 байгууллага бүрээс л тодорхой мэдээлэл амар байхгүй. Тэгвэл энэ чинь хүмүүс ойлгомжтой байхгүй. Ийм хийж байгаа юм байна гэд. Бид нар одоо өнөөдөр байгалийн сайдаас ирсэн 379 хуудас материалыг үзэж байна. Тийм их зүйл байсан юм бол тэргээ тусна гаргаад тавьчих л да. Ийм л юмсад байхгүй. Тэгэхээр би бүгдээ энэ асуудлаараа энэ гурван асуудлаараа заавал мэдээлэл үүрэгтэй. Өчнөө олон хүмүүс энэ хариултыг хүлээж байгаа. Ялангуяа асаргааны мөнгөний мэдээллийг аль биесээр хүмүүс нь хүргэж хамгийн их мэдээлэлгүй ингээд хамгийн их бухимдал төрүүлээд байгаа чинь аахгүй. Нүд чихгүйгээсээ болж стрессж штэ хүмүүс. За ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг энэ ганц яамч биш ерөөсөө төрийн бүх шатны байгууллагууд бас анхаарч үзэж үйл ажиллагаанд тусгадаг байх ёстой. Ганц одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг нэмтээр ойлгоод тэгээ орхигдуулаад явдаг ийм төрийн бодлого гэж ерөөсөө байж болохгүй. Тийм учраас Саранчилсан гүшүүний хэлж байгаа энэ санал дээр бас их хурлын зүгээс анхаарал тавьж ажилланаа. Эх 7 хоногт одоо анхны хэлэлцүүлэг болох процесс донд цаашлаа шийдвэр гаргах нөхцөл дээр энэ Саранчилсан гүшүүний хилээд байгаа санал шаардлагыг бас хангаж ажиллаарай гэдгийг бас байнгын удирдлагууд за төсөл өргөн барьсан засгийн газрын нөхдөдөд бас анхааруулаад хэлчихье. За ингээд Улаанбаатар хотод 13 цаг болсон тул улсын хурлын үдээс нэрч болгон завсарлаа. 15 цагаас